За манай болохоор Монголын тэрэгэн зэртээр түнцэн холбоо. Энэ болохоор хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага. За одоо болохоор манай хэрэгжиж байгаа төсөл болохоор хөдөлгөөний бэрхшээлтэй охид эмэгтэйд рүү чиглэсэн нөхөрч өрүүл мэндийн төсөлдөр болон төлөвлөгчийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. За ерөнхийдөө нөгөө гишүүдтэй чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. Би болохоор 2017 онд тэрэгэн зэртээр түнцэн холбооны гишүүн болж орж ирсэн. За 17 оны 11 сараас урд гар уралдаар нь гар урлалын төвдөр нь одоо хүртэл хариуцаад ажиллаж байгаа. Ерөөдөө нэг гараал гэр хороолд амьдардаг хүмүүсийн хувьд бол шорон зам тэгэл юу гэдэг хатуусны буудларлаа гэхэд том өндөр боржуур хатуусны суухаар айгүй өндөр тийм юутай шаттай учраас ерөөдөө нэг явахд жоохон хязгаарлалтмал байгаад байдаг. За ингээ гадуур дотор яваад үзүр үйлчлэгээ юу гэдэг нас нөхдөдтэйгээ уулзаад ингээд юу гэхэд ерөөдөө нэг бүтээмжтэй газар айгүй ховор аваад байдаг. Алуу зам нас хүсээр учраас налуу зам хийсэн ч гэсэн ингээд бүр ингээ гулгуур шиг хийчтэй дэсэн дарт бус хийчдэг. Тэгээд нэг айгүй гадна тал нь өндөр шаттай тий явж идэл гинт ингээд явган хүний замаар явж идэл айгүй том боржуур тэргээр шинд авч буух шаардлагатай болдог. Зүгээр тэр нэг хөдөлгөөн маягаар л л та. Минийс таны кофе шоп авах гэдэг ясна ч нэг яг энэ ороосоо айг өндөр шаттай тэгээд нэг манай бас найз тэрэг зэрэгтэйсэн би ойлгоогүй цог ордог хгүй маань юуг нь одоо энэ харуулъя. Тэгсэн чинь ороод нэг ятны нэг айг хөөрхөн сууж штэ тэгсэн чинь өө тэрэг зэрэгтэй юмнууд гэж бас ингээ явж ингээ сууж идэг ч гэдэм үү те. Юм болгон заавал адилхан байхалгүй те бид нар үгүй явж чадахгүй тэрэг зэрэг шийдчихэл бусдаас л нэг өөр ялгаатай л байхгүй тэрнээс болохоор нэг тийм амар асуудал биш. Өөч чиг хөтөлтэй. Хүмүүс ингэж зөвхөн гараа угаагаад мас зүгээр ингэж явчих. Бидний хувьд болохоор давхар нөгөө тэргээ арчдах шаардлагатай тий. Нэг ковид чинь төмөрөн дээр аяг удаан тогтдог гэдэг учраас гэртээ ороод ч юм уу баргалж хувцас тайлж тавиал баргал нөгөө тэргээ ингээл өөрөөсөө илүү гараасаа илүү тэргээ угаагаал арчаал тий. Бүгдийг нь арчаал тэгжээж л гэртээ яг орохгүй болоод гадуур яваад орсон учраас нүн айгүйх арчилгаатай байгаад айгүйх тэрнэл айгүйх жоохон хөндлөлттэйсэн бай. Сайн байна уу? Миний нэрийг Халина гэдэг. Би 10 жилээ төгсөөд нийгмийн харилцаанд ороод явхад сайхан байсан боловч бичгээр харилцах шаардлагатай болсон. Энэ нь шин сорилт байсан боловч би даваад тулсан. Зарим гүнзгий утга агуулгатай үгийг нөхцөл байдалтай уялдуулж ойлгодог байсан. Ковид нэмэгдээд гэртээ байх болохоо дуйтгартай санагдаж байлаа. Өмнө нь хүмүүстэй харилцаад сайхан байдаг байсан чинь ковид гараад онцгүй онлайнаар харилцахад дата амархан дуусах гэх мэт бэрхшээл тулгарсан. Сонсголгүй хүмүүсийн хувьд биеэрээ уулзаж харилцах нь илүү дээр байдаг. Онлайнаар харилцахаар датаны саад, интернетийн саад сүлжээ гацах, дүрс тасалдах гэх мэт асуудал гардаг. Би өмнө нь том үйлдвэрт ажилд орж 3 сарын дараа ажилласаа гарсан. Одоо би дэлгүүрт ажилладаг. Хамт ажилладаг сонсголтой хүмүүстэйгээ харилцахад гайгүй. Харилцааны аргаа олоод менежер болон бусад хүмүүстэйгээ харилцаад явж байгаа. Би 3 жилийн өмнө IT-гаар сургуулаа төгссөн боловч энэ чиглэлээрээ биш өөр чиглэлээр ажиллаж байгаа. Мэргэжлээрээ ажиллаж үзээгүй ч энэ мэргэжил надад таарахгүй юм шиг санагдсан.
IT-гаар сурч байх үед үг өгүүлбэр мэрэгжлийн нэр томьёонд биедан сурахад хүнд байсан. Тиймээс би хангалттай сайн сурч чадаагүй. Мэргэжлийн сургалтын 20%-ийг л ойлгосон, үлдсэн 80%-ийг нь ойлгож чадаагүй гэж бодож байгаа. Багш маань нэрүүл хүн сонсголгүй хүнд ойлгох гэж чадлаараа оролцсон ч юу ярьж байгааг нь хараад таамаглах боломжгүй их хэцүү байдаг байсан. Ер нь бол сонсдог хүмүүстэй харилцахад асуудалгүй сэтгэл сайхан байдаг. Хүнийг хүндэлж харьцвал хүмүүс надтай бас адилхан хүндэтгэлтэй харьцна гэж би боддог. Тийм болохоор бусад хүнийг аль болох хүндэлж харьцахыг хичээдэг. Ажил дээр ирүүл хүмүүс намайг сонсголгүй гэж мэдэхгүй ирж юм асуух нь илбэг байдаг. Би хариулж чадахгүй шууд хамт ажилтдаг ирүүл хүн рүүгээ заагаад байх эвгүй нэ гэж бодоод тэр хүнд биш хамт ажилтдаг хүндээ хандаж тухайн үйлчлүүлэгчтэй харилцахыг хүсдэг. Заримдаа биеийн тохиогоор юм асуугаад тэрийг нь би ойлгуул буцааж хариулж чаддаг. Би сонсголгүй хүн гэдгийг амаараа хэлэх боломжгүй. Уг нь миний ингэр дээр сонсголгүй ажилтан гэсэн таних тэмдэг байдаг. Зарим хүмүүс түүнийг олж харахгүй миний нүүр рүү хараад хариулт хүлээ гэж байх тохиолдол байдаг. Тэгэхээр нь би сонсголгүй гэдгийг өөрийн тохиогоор тод хэлж харуулдаг. Эсвэл хамт ажилтдаг сонсголтой ажилтан дээр очиж дагуулж тухайн хүнтэй уулзуулаад орхидог. Маск зүүхэд асуудалгүй. Өдөрт маскаа солиод зүүгээд явдаг зүгээр байдаг. Ирээдүйн төлөвлөгөө бол дотор маань байсаар л байгаа. Яг ямар мэргэжил сонгохоо одоогоор шийдээгүй ч сургалтанд сууна гэж төлөвлөөд бодож байна. 3, 4 эсвэл илүү ч олон мэргэжил сонгомоор санагдаад л байгаа. Нэгт өсчин, хоёрт гоо сайханч, гуравт мейкап артист, тэгээд IT ер нь тиймэрхүү. Ирээдүйд эдгээр мэргэжлийн айл нэгийг сонгоно. Замын тэмдэглэгээгүй, гэрлэн тохиол сайн харах боломжгүй. Эсвэл харах орчны саадтай газар машины замаар хөндлөн гарахад их хэцүү. Хаанаас ч машин ирж байгааг харах боломжгүй. Дохио солигдож байгааг давхар харахад хэцүү байдаг тул их аюултай. Удамж талбай амьдрах орчин гэр хороол зэвт гэрүүлтүүлэг байх хэрэгтэй боловч хангалтгүй байдаг. Энэ нь шүн их хэцүү айцтай байдаг. Гэрэлтүүлэг сайн байх хэрэгтэй гэж бодож байна. Би бас пациент хичээлхийг их хүсэж байгаа. Найзуудтайгаа ярилцаж суух дуртай. Ингэж ярилцаж суух сайхан байдаг. Урлагийн ажилд оролцох нэг дуртай биш. Гэхдээ боломж нь байвал оролцож үзнэ. Ер нь бол нөгөө хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш ээ гэж хэлдэг шүү дээ. Ер нь бол тэгээд бэрхшээл юунд байдаг вэ гэхээр хүмүүсийн хандлага. Энэ харааны бэрхшээлтэй учраас надад одоо надтай харилцаж чадах болов. Энэ харааны бэрхшээлтэй учраас юм хийж чадах болов гэдэг тэр гадны хүмүүсийн бид нартай уулзж байгаа хүмүүсийн хандлага. За мөн өөрөө нөгөө нэг боловсрал мэдээлэл аваагүйгээсээ болоод би харааны бэрхшээлтэй учраас нийгэм намайг яаж хүлээж авах бол гэсэн ийм хандлага өөрөө бэрхшээлийг үүсгдэг. Дараагийн нэг бэрхшээл бол нөгөө орчны саад бэрхшээл. Биднээс шалтгааллахгүйгээр хүмүүс одоо харааны бэрхшээлтэй иргэдийн зам дээр машина тавьдаг ч юм уу тий. Одоо харааны бэрхшээлтэй иргэд ордог үйлчлүүлдэг гэдгийг мэдсээр байжээж нөгөө сул хараатай иргэдэд зориулаад эсвэл хараагүй иргэдэд зориулаад үйлчлэгээндээ тэр стандартыг нэвтрүүлээгүйгээс болоод байж байгаа энэ бэрхшээлүүд бол биднэрт учирч байгаа хамгийн том бэрхшээл. Харааны бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн хувьд бол маш олон бизнес эрхлэгч массаж эрхэлдэг байхгүй. Тэгээд массаж маань бол хувь хүмүүстэй тулж ажилдаг, заавал хүртгүүгээрээ мэдэрч ажилдаг ийм ажил болохоор энэ маань 11 сарын 11-ээс хойш нээгдээгүй 2 сарын 23 хүртэл байсан. Тэгээд массажийн төвүүд бас аль болох ая тухтай орчныг шаарддаг. Зүгээр нэг энгийн дурын таарлцсан өрөөгөө хөлслөөд аваад түрээслээд ажилуулах боломжгүй байдаг. Тэгэхээр бас өндөр түрээстэй түрээсийн асуудал бол хэцүү болж эхэлсэн. За тэгээд зарим харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бол гэртээ олон сар ингээд суугаад ирэхээр эмэгтэйчүүдийн хувьд даа ялангуяа хүчирхийлэлд өртөх, нөгөө гэрийн ажлаа их хийх яг л эмэгтэйчүүдэд тулгардаг. Тэгээд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй хүмүүс болоод ирэхээр тэр болгоныгоо ингээд нийгэм гаргаад одоо би хүчирхийлэлд өртчлээ гэвэл нөгөө нийгмийн хандлага бас өөрөө аягүй сайн хүлээж авдаггүй тийм хандлага байгаад байдаг л да. Одоо хоёулаа явуулна заа юу.
Маань гэлэгч сайн сайхан юу? Мэдээж одоо энэ бол хүнд цохилт болсон. Барайцлал хаагдаад эхлэхээр за тэгээ мэдээж 11 сарынхаа түрээсийг яаж төлөхүүгээр бодсон. Тэр бол хоримтлалаасаа шийдсэн. 12 дугаар сард бол бас ажиллаагүй бас л одоо яаж шийдэхүүгээр хүнээс зээл аваад тэгээ 12 сар 1 сарынхаа бол зээл аваад тэгэл түрээсээ ямар ч байсан бид нар энэ ажлын байраа хадгалах ёстой. Гэтэл манай төв маань одоо өөрөө харааны бэрхшээлтэй 3 хараагүй массажист надаас гадна за тэгээ 2 хараатай иргэн гээд нийт ер нь 7 хүн энд ажиллаж байгаа. 7 хүний амьдрал одоо миний цаана байгаа шүү гэж бодохоор түрээсээ яаж ягаал зохицуулахаас л өөр аргагүй болсон. Одоо түрээсээ гэхдээ өртөө л байгаа л да. Энэ ирээдүйд хүмүүсийн хандлагыг л өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Гэр бүлийнхэн чиглэсэн, сургууль цэцэрлэг чиглэсэн, багш нарт чиглэсэн ийм сургалтууд байгаад эхлэх юм бол хүмүүсийн хандлагыг өөрчлөлтүүд ирнэ. Тэгэхгүй бол одоо ингээд гинт хараагүй хүний тухай, сонсголын бэрхшээлтэй хүний талаар мэдэхгүй байсан хүмүүс нийгмийн ажилтнч гэдэг юм уу, эмч, цовлогч болоод ирэхээр ийм хүмүүстэй уулзаад ирэхээр өөртөө их цочирддаг. Энэ хүмүүстэй чанга ярих хэрэгтэй юм. Эсвэл одоо бүр өрөвдөлттэй байдлаар ингээд ханддаг ч юм уу те. Яаж харьцах вэ гэж бүр хит нөгөө хүн рүү анхаарал хандуулдаг ч юм уу. Нэг ийм ингээд цочирдсан байдлуудад ороод идэм болов гэж би боддгийг. Тэгэхээр бид нэр бол тийм цочирдмоор хүмүүс биш ээ. Тэгэхээр яг нийгмийн дунд оруулаад ингээд тасгаад одоод явах юм бол жирийн хүмүүстэй адилхан бид нар харьцаад явчих боломжтой. Миний хувийн төлөвлөгөө их гоё штэ. Би бол надаас илүү хэцүү амьдралтай хүмүүс зөндөө байгаа. Тэгээ тийм болохоор би одоо энэ хараагүй хүмүүсийн ажлын байраар хангачлаа. Өөрөө их сэтгэл хангалуун байгаа. Үйлчлүүлэгчд маань одоо массажаар үйлчлүүлээд их гоё урам зоригтой гардаг. Тийм болохоор миний хувьд бол өөрөө баяртай явдаг байхгүй юу? Сайхан гэр бүлтэй, сайхан амьдралтай бүх юмнасаа ингээд ад жаргалыг мэдэрч амьдардаг. Тэгэхээр би өөр хүнд туслах юмсан гэж боддог байхгүй. Тэгээ би энэ хэвтэрт байдаг хүмүүст тусалдаг. Нэг байгууллага байгуулсан. Одоо маань энэ маань шинэхэн байгаа. Зарим нөгөө эцэг эхчүүд нөгөө хүүхдээ хаяа хөгжлийн бэрхшээлтэй болцсон учраас энийг авчих хүн байна уу энэ төр гэдээ явж идэг. Тэр хүүхдүүдийг би авчих юмсан. Би тэр хүүхдүүдэд зориулаад энэ военныхаа үйл ажиллагаа хийгээд асрах юмсан. Тэгээ тэр хүүхдүүд туслахаасаа гадна тэр хүүхдийн цаана ямар их авьяас нөөц боломж байгаа гэж бодож байгаа. Тэр одоо хэвтэрт байгаа хүмүүсийн ч гэсэн цаана ямар их хүний цаана ер нь ямар их нөөц боломж байдгийг. Тэр хүн болгоны одоо сэтгэлийн салхивчийг нээх юмсан л гэж ер нь бодож байгаа шүү.